Уран зөгнөлт кинон дэр гардаг шиг зүгээр л тийшээ зүгэлсэн онгоц бас усан онгоцууд ор мөргүй алга болдог тийм нэг чөтгөрийн газрыг Бермудын гурвалжин хэмээн нэрлэдгийг бүгд л сонссон байх. Энэхүү удаагийн дугаараар бид чөтгөрийн гурвалжин гэдгээр алдарсан Хойд Атлантын далайд орших энэ онцгой шиг газрын талаар ярилцсан. Анх Бермудын гурвалжны түүхийг 1964 онд сэтгүүлч Винсент Гэдэс чөтгөрийн гурвалжин дараагийн золиос хэн байх вэ гэсэн гарчигтай нийтлэлийг Argos-ийн сэтгүүл хүндэнд тавьсан байдаг. Нийтлэлдээ бичгтээ сүүлийн 20 жилийн хугацаанд энэ далай тэнгисийн онцгой бараг 1000 гаруй хүний амийг авч одлоо. 19-р салаа, циклоп, Рубикон гэх зэрэг олон онгоц усан онгоцууд золиосон болов. Харин дараагийн золиос хэн байх вэ гэж бичсэн байв. Уг нийтлэлийн гарчиг үнэхээр дэлхийн нийтийг цочрож чадсан юм. Гэхдээ энэ нийтлэлээс хойш 10 жилийн дараа Йелийн их сургуулийг төгсөгч судлаач Чарльз Берлиц Бермудын гурвалжин гэх ном бичиж жинхэнэ аз одыг шүүрч чадсан байна. Номондоо алга болж буй хөлгүүдийг Атлантидтай холбон тайлбарлсан. Далайн ус гинэд цагаанаар булангартах, луужингийн зүү өөр чигийг заах. Далайн ус хэлбэлзэх, гинэт манан татаж шуурга дэгдэх нь яхаарахгүй нууцлаг Атлантид гэх арал улсын нөлөөгөх таамгийг дэвшүүлсэн. Энэ нь ч гал өрдөх шиг болсон. Угаасаа хүн төрлөختөн тийм нууцлаг зүйл татагддаг болохоор энэ ном Нью-Йорк Таймс-ийн хамгийн борлуулалт сайтай номын жагсаалтыг 47 хоногт хэрэгжүүлсэн. Мөн 22 хэлнээр орчуулагдж 14 сая хувиар борлогдсон байна. Домогт Атлантидын тухайд өндөр соёлжиж хөгжлийн дэд түвшинд хүрсэн өмнөх иргэншлийн улс юм. Хүний одоогийн иргэншлийн ихэнх үе хүртэл оршин тогтнож байгаад Атлантын далайн ёроолд живсэн гэж үздэг. Тиймээс дээгүүр нь явах усан онгоц болон нисэх онгоцнуудын хяналтын самбар Атлантидагийн кристаллын өндөр технологийн нөлөөгөөр ажиллахаа болдог гэж баталж байлаа. Ийм их амжилтанд хүрсэн номын зохиолч амтаршилгүй яах вэ? 1977 онд Орос ургүй алга бологсод нэртэй өөр ном гаргасан. Энэ номонд байгалийн юр бусын үзэгдлийн гэрч болсон хүмүүстэй уулзсан баримт цуглуулснаа хэвлүүлсэн байдаг. Үүний номнууд дараах тамгуудыг хүн төрлөختөнд авчирсан байдаг. Бермудын гурвалжин бол дэлхийн далдын хүчний төв. Нөгөө ертөнцтэй холбодог суваг, хайр гаргийнхны манайд дэлхийд ирдэг хаалга. Хайр гаргийнхан хүний биеийн анатом сэтгэл зүйг судлахын тулд онгоц болоод усан онгоцуудыг хулгайлдаг. Үүний тулд далайн шуурга усны эргүүлэг ашигладаг гэх төрөл бүрийн таамгийг араасаа дагуулсан юм. Тэрч байтугай уран зөгнөлийн хаан гэж авгаалж болох алдарт найруулагч Стивен Спилберг 1979 онд энэ давлгаанаар Close Encounters of Third Kind нэртэй шинжлэх ухааны зөгнөлт кино бүтээсэн байдаг. Хайр гаргийнхан 1945 онд алгуулсан 19-р салааг Мексикийн цөлд, 1925 онд алгуулсан Котопакси тээврийн ус онгоцыг Монголын говьд аваачсан тухай гардаг. Ингэж алдарт найруулагчийн киногоор бүр л илүү нууцлаг бас айдас төрүүлэм учир битүүлэх газрын нэг гэж дэлхийн нийтэд ойлгогдсон. Одоо энэ чөтгөрийн гээд байгаа гурвалжин дотор яг ямар үйл явдлууд бас ямар гэж ослууд болсон болоод ийм нэр авсан бэ гэдэг талаар ярилццгаая. 1945 оны алгуулсан 19-р салаа. 1945 оны 12-р сарын 5-ны өдөр Флоридагийн нисэх базаас Чарльз Тейлор ахлагчтай 5 Avenger бөмбөгдөгч онгоц хээрийн сургуулилт хийхээр нисв. Эдгээр байлдааны 5 онгоцонд 14 хүн сууж явсан байна. Онгоцнууд далай дээр бөмбөг хаях сургуулилт хийгээд бааздаа эргэж ирэх байв. Сургуулилтыг 2 цаг хийх тооцоотой. 5.5 цаг нисэх буюу хангалттай нөөц шатхуунтай гарсан. Нислэгийг ахалж байсан дислэгч Тейлор 2.5 мянган цагийг нислэгүүлсэн номхон далайд Японуудын эсрэг тулалдаж явсан туршлагатай нисгэгч байв. Сургуулилтаа хийж дуусгаад 15 цаг 40 минутын орчимд дислэгч Тейлор радио холбоогоор 2 луучин ажиллахгүй байна. Би Форт Лодердейл баазаа хайж байна. Би доор хуурай газар харж байна. Бид яг одоо Флорида Кисийн дээр байна гэж хэлв. Флорида Кис гэдэг нь Флоридагийн өмнө зүгт байдаг бүлэг арлууд юм. Хэдэн минутын дараа дислэгч дахин холбогдсон бид нэг томгийн арал дээр явж өнгөрлөө. Өөр хуурай газар харагдахгүй байна гэсэн байна. Уг нь Флорида Кис хүрэхин тулд Флорида дээгүүр нисэх учиртай. Тэгтэл Флоридаг яаж алгасан байх вэ хэмээн бүгд гайхаж байлаа. Цаг яваад л байлаа гэхдээ шатхуун дуусах хараахан болоогүй. Энэ үед нислэгт гарсан 5 онгоц хоорондоо хэрвээ бид баруун зүглөө нисэж байгаа бол хуурай газар харагдах ёстой. Бид буруу чигт задгаа далай зүүн чигийг барьчихсан биш байгаа гэж ярилцж байлаа. Цаг явсаар шатхуун дуусах тун ойртов холбоо барих улам хүндрэлтэй болж байлаа.
18 цаг 20 минутанд нислэгч Тейлор сүүлийн удаа холбоо барив. Нэг нэгнээсээ салж холдож болохгүй. Усан дээр бууцхай 4 литр орчим шатхан үлдмэгц бүгдээрээ хамтдаа доошлон шүү гэж хэлсэн байна. Үүнээс хойш тэдний холбоог сонсоогүй. Гэхдээ тэр орой 14 хүний өхөл хангалтгүй байсан бололтой. Тэдний ирэл гарсан усан дээр буугч Мартин Маринер цэргийн онгоц 13 гишүүний хамтаар мөн л алах болов. Өглөө үүрээр цэргийн бааз тэржигтэй босч дахин ирэл гарч сөөм газар бүрийг самнан хайсан боловч ямар ч сэжүүр олоогүй. Тэр өглөө далаа юу ч үлдээлгүй бүгдийг нь залгсан мэд амар амгалан долгилж байлаа. Дараагийн тохиолдол бол Рубикон цэргийн онгоц. Бермудын гурвалжинд 1944 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 300 гаруй хүнтэй Америк нэгдсэн улсын Рубикон цэргийн ус онгоц учир битүүлгээр алга болов. Дараагийн өдөр ирлийнхэн далайн салхи давлгаан тогдон ява Рубиконыг олов. Хөлгийн давцан дээр амьд амьтнаас цор ганц нохой байлаа. Бүртгэлийн дэвтэрт 1944 оны 9 дугаар сарын 26-ны өдөр Хаваны бомбтод зогссон тухай тэмдэглэл байлаа. Тухайн үеийн сонин мэдээгээр хөлөг онгоц бүрэн бүтэн эвдрэл сүдэл байхгүй. Гагцхүү аврах завнууд алга болсон багийн гишүүдийн хувийн зүйлс байрандаа байсныг мэдээлж байна. Үүнээс өмнө 1872 оны 12 дугаар сард Гибралтараас 400 милийн зайд спирт зөөж явсан Мария Целеста онгоц багийн гишүүнгүй олдож байсан. Ахмадын өрөөнд эхнэрийнх нь үнэт эдлийн хайрцаг багц мөнгө түүнчлэн тээвэрлэж явсан спиртийг хинч авах гэж оролдоогүй байсан. Багцхүү луужин од газрын байршлыг хэмжигч сексент багаж цаг хугацаа хэмжигч хронометр, бүртгэлийн дэвтэр, зав, мэдээжийн хэрэг багийн 8 гишүүн алга болсон байдаг. Шуурга болоод хөлөг онгоцнуудаа орхиж яваад амнасаа алдсан байх гэсэн таамаг учир дутагдaltaй байсан юм. Хөлгийн тавцсан болоод өрөөнүүд дэх эдэмс эмх цэгцтэй байснаас үзэхэд ийм байх боломжгүй байна. 1948 оны 1-р сарын 30-ны өдөр Британи Латин Америкийн агаарын тээврийн компани Avra Tudor 4 маркийн бар нэртэй онгоц 25 зорчигч 6 багийн гишүүний хамтаар алга болов. Цогцос болоод онгоцны хилтерхий олдоогүй. Ажлын хэсгийнхэн тун учир битүүлэх хэрэг гэж тэмдэглэж байлаа. Үүнээс бараг жил орчмын дараа энэ компани Avra Tudor 4 маркийн Ariel нэртэй онгоц мөн л Бермудын гурвалжны орчим Орос сүрэггүй алга болов. 6-аас 6500 метрийн өндөрт нисж явсан онгоц радараас гинэд алга болов. Мөн л цогцос онгоцны сэгих ямар ч сэжүүр олдоогүй. Харин эрдэмтэн мэрэгд янз бүрийн таамаг дэвшүүлж байлаа. Нэг хэсэг нь цагуурийн тааламжгүй байдал, далаачдын туршлага дутуу байдал, луужин эвдэрч буруу заасан зэргээр тайлбарладаг байсан бол нөгөө нь онгоц усан онгоцны хяналтын самбар тэр дундаа луужин ажиллахгүй байгаа нь энэ соронзон орны үйлчлэл байна гэж үзсэн. Эсвэл газрын гүндэх тектоны хавтангуудын хөдөлгөөнөөс үүсэх цахилгаан болон соронзон орны нөлөөнөөс болж хяналтын төхөөрөмжүүд ажиллаагүй гэж тайлбарлаж байлаа. 1975 онд нисгэж байсан Ларри Кушэ Бермудын гурвалжингийн нууц тайлагдав номондоо алга болсон 51 цуудаа хэргийг судлан дийлэх онгоц усан онгоцнууд хар салхи тоног төхөөрөмжийн саатал мөн багийн гишүүдийн алдаанаас олж сүрсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэгээд Бермудын гурвалжин гэж байхгүй. Манай дэлхийд дээрх далайн бусад хэсэгт ч гэсэн мөн л олон осол аваар дутуугүй гардаг гэсэн нэгдсэн дүгнэлтийг хүрчээ. Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчин Америк нэгдсэн улсын цаг агаар далай судлалын үндэсний төвөөс хэн нэг буруутгах ёстой бол байгалийн хүчин зүйлийг буруутгах хэрэгтэй. Байгалийн хүч хүний алдаа гаргадаг нийтлэг хандлага хоёр нийлээд ямар ч шинжлэх ухааны зөвлөлт зохиолоос ч илүү байж чадах юм а гэж мэдэгдэж байна. Эрдэмтэд гэхдээ таамаг дэвшүүлсээр байгаа. Үүнд 6 талт үйл далайн оролд байгаа их хэмжээний метаны хий дээш дэгдснээс болсон гих зэрэг. Эдгээр нь хараахан батлагдаагүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар Атлантын далайн энэ хэсэгт үүсдэг үхлийн давлгаанууд усан онгоц болон нисэх онгоцуудыг залгидаг гэж үзэж байна. Ийм өндөр давлгаа нь цаг агаар сайхан үе төртөл гинэд үүсэх чадвартай гин. 2018 онд Southampton их сургуулийн оюутнууд циклоп усан онгоцны загвар болон нөхцөлийг модельээр туршиж үзэхэд ийм давлгаа циклопыг тэг дундуур нь хувааж байхыг тогтоосон. Бермудын гурвалжин бол хойд өмнөд Америкийг холбодог хамгийн дөт зам болохоор тэнд хамгийн их аваар осол гардаг байж магадгүй. Ямар ч тач эрдэмтэд нэгдсэн байр суурин төрж бүх нууцыг хараахан тайлж амжаагүй хэвээр байна.